Молорждныг тайснаа өрөө. За би ямар ч байсан хөтлөх юм байна. Би хөтлсөн зөвлөлтөө яг тэгэхээр би айгүй олон юм ярьснаас хэдүүлээ Молорждон доктороос айгүй олон юм сонсох хэрэгтэй байх гэж бодод байна. Би бол тэгээд би танаас нэг юм асуух гэдэг. Сүүлийн үед Монголд одоо жишээ нь ингээл confidence cult гэдэг юм хөгжчихлөө. Монголд ч биш дэлхийд сүүлийн 20 жил. Чи одоо юу гэдэг манлайлагч байх хэрэгтэй тий. Зоригтой байх хэрэгтэй, зоригтой байх хэрэгтэй, хамгийн мундаг нь байх хэрэгтэй тий. Би нэг газар лекц уншаа сууж ангууд 16 настай ингээл хүүхдүүд байж ангууд нэг залуу гарч ирэл та нар бүгдээрээ манлайлагч байх хэрэгтэй тий. Энэ улсын бүгдээрээ ирээд өгөөл. Тэгээ ингээ харангуут би болохоор юу гэж бодоод нөхөрөө зөвхөн нэг англи үг ашиглачи. You're fucked up. I'm fucked up too. Тэр ярьж байгаа хүн ч бас fucked up те. Эхлээд тэрийг хүлэмжшөөрэй. Тэгвэл тэр нөхөр өөрөө манлайлагч болоогүй нэг нөхөр байгаа шүү дээ. Хэдэн дөөр өөрчлөлт лекц уншиж явж байгаа тэр нөхрийг бол би бол танихгүй хүн байгаа байхгүй те. Тэр ирснээр наа чи манлайлагч бол гэдэг нэг юм асуудал байна. Тэгээд тэрийг яг та юу гэж бодож байна? Одоо энэ нэг юм байнгын нэг юм эерэг сэтгэлгээ. Манай одоо энэ үндсэн энэ өрөө бол be real гэдэг шүү. Бодит бай. Тэгвэл тэнд бол нэг юм idealist юм явж шүү дээ. Тэгээ idealist гэдэг нь яг тэр Платогийн idealism биш тэр нэг idealist гэдэг илүү тийм өөдрөг, optimist байгаад байдаг. Энэ соёл бол Монголд одоо би жишээ лекц уншаа сүүлийн жил хагас болоход бол айгүй их мэдрэгдэж байна. Тэгээ тэрийг сүрж байгаа хүмүүсийн нэг нь та юм болов гэж би бодод байгаа. Та энэ талаар юу гэж бодож байна? За сайн байцгаана уу. Тэгээд юу л да тий наад асуулч бас бид нар нэг хоёр талаас бодох хэрэгтэй болов тий. Мэдээж бидэрт одоо нэг талд ажил алба хийдэг тийм үү? Мөнгө олдог одоо юу гэдгийг тий. Нөгөө талд одоо нэг чөлөөт цаг хувийн амьдрал тий. Тэгэхээр яг тэр ажил дээр бизнес дээр нэг яадаг чи мундагч байдаг юм уу? Бас нэг ажил бүтэлтэйч байдаг юм уу? Тэгвэл тэгээд болж л байна. Тэгэл одоо цаашлах байх. За тэгээд алдвал тэрэлвэз, буруудвал тэрэлвэз дахиад босоод явна. Амьдралд бол одоо маш хэцүү шүү дээ. Тий, одоо хүн хов хүн зөвхөн өөрөөс амьдрал хамаарахгүй тий бараг 50-аас 60% нь нийгмээс гаднаас хамааралж байгаа шүү дээ. Тий, хов хүн өөрөө амьдралаа авч явахад маш хэцүү. Тэгээд тэнд одоо мундаг байх бол боломж бол байхгүй. Тий, амьдралд бол дандаа бүтлгүүтнэ, дандаа унана. Тэгэл босоод тэгэл амьдрал руу явна шүү дээ. Тий. Тэгэхээр тэр ажил мэрэгжилд мундаг байх бол яах вэ? Тэгэл тэндээ одоо бизнес байна уу, юу вэ те? Мөнгө төгрөг одоо юу вэ? Тэрэнд бол яах вэ? Тэгэл хожил тэр сайн гэж унвал боош тэгэхээр суралцаал тэгэл явна шүү дээ. Энэ хоёр юм дээр бас нэг ялгаж ярих хэрэгтэй болов. Тий. Тэгээ би бас таньс нэг юм асуух гээд та цаг үеэсээ жоохон төрүүлсэн юм шиг чинь санагдав. Чинь Шопенгауэр ч юм уу одоо чинь тухайд Хегел байхад бол бүгдээрээ Хегелийг л дахин шүтдэг байсан. Шопенгауэрын лекцэнд хүн ирдэггүй байсан байх чинь тийм үү. Тэгээ би одоо жишээ нь 2013 онд анх нэгдүгээр курст орж байхдаа таны лекцийг ингээд юу гэдэг сонсоод байж ангууд доотлох комментүүдийг уншихад нийт одоо масаараа таны янсныхан тийм үү. Нийт масаараа энэстэй Чингисийн маань англиа, Чойны муугаг англиа гэл тийм. Тэгвэл залуучууд болохоор арай одоо open minded буюу арай чөлөөтэй сэтгэдэг болохоор окей. Энэ хүний яриад байгаа зүйл айгүй радикал байна. Гэхдээ ингэж радикал байж бас хүмүүст хүрэх юм биш үү гэдэг надад нэг юм төрж ирж байгаа байхгүй. Одоо жишээ нь Чингис хаан гэдэг чинь агуу хүн гэхдээ бас та нар эргэлзээрээ биш те. Яг шууд окей за энэ бол асуудалтай байна. Энэ бол асуудалтай байна. Та нар ийм байна. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа юм юу гэхээр та яг цаг үеэсээ баг зэрэг яг төрүүлсэн юм шиг танд мэдрэмж төрдөг. Одоо жишээ нь ингээд бүр нийтийг ингээ хамрахад. Ер нь төрүүлэх хэрэгтэй л доо. Тий ямар нэгэн байдлаар уурж явж ээж төрүүлж ээжл араасаа тийм үү тодорхой нэг одоо дөргөлт жижиргээ шок үүсэж л одоо урагшлан штэ нийгэм. Тэрнээс одоо хэд их мэлэн хойлог амар амгалан тайван одоо юу гэдгийг сайхан байна штэ. Тэр чинь бол их хосолтой хүний одоо булчин сулруулаа штэ. Тэгэхээр үргэлж ер нь ямар нэг ингэж бодох хэрэгтэй байхгүй юу? Юу ч бодохгүйгээр одоо өөрийнхөө санаагаар ч юм уу сэтгэлийн хөдөлгөөнөөр ч юм уу тэр чинь урагшаа авч явахгүй штэ. Тэгэхээр ер нь бол юмыг бодох. Ер нь бодсноо хэлэх хэлснээ хийх эдгээр ч аягүй чухал байхгүй. Хэрвээ бид нар яг бодсноогоо хэлэхгүй тэрийгэ дараад ямар нэг байдлаар хүмүүс таалагдах гээд энэ хүмүүс ярьчвал тэгээд ойлгочих болов гэж болгоомжлоод тийм ингээд өөрийгөө ингээд дараад ах юм бол тэр чинь хизээ нэгэн цагт буруу цаг үед буруу үед ингээд гинт гарч ирдэг байхгүй юу.
Тэр болж игэл яг толгойд юу бодож чинь тэр бодлоо хэлж явах хэрэгтэй байхгүй юу? Тий. Тэр бодлоо яг хэлж байгаа хүний тэр эрхчлөө айгуу чухал байхгүй. Бид нар эрхчлөөхөр нэг шал өөр эрхчлөө яриад идэх байхгүй. Жохон дураараа байх ч юм уу, жохон улс төрийн ч юм уу, тий янз бүрийн тэн дээр эрхчлөө яриад идэг. Уул нь бол хамгийн чухал эрхчлөө чинь энэ бодох эрхчлөө байхгүй юу? Тэгээ яг бодсноо хэлэх. Тэгээ бодсноо хэлээд хүн чинь хаана явна гэдгийг мэдж явах байхгүй юу? Засаад янзлаад хэлчихэр чинь тухайн хүн өөрийгөө хаана яваа гэдгээ мэдэхгүй шүү дээ. Тий. Яг л худлаа ингээд масктаад байгаа юм чинь. Тий. Тэр маск авч хагаад би яг миний толгойд ингэж бодогдоод байна шүү дээ. Би яг бодлоо хэллээ шүү дээ. Зөвч бурууч таалагдсан ч таалагдаагүй ч. Тэхгүй л утгагүй байхгүй. Тэхгүй л бид нар сэтгэл зүйн асуудалд орно шүү дээ. Одоо манад болоод байгаа ихэнх сэтгэл зүйн асуудлуудын шалтгаан чинь тэр шүү дээ. Ойрынхоо хүмүүст гэр орондоо найз нөхөдөө ээж аав гэдэг аваа нөхрүүдийн хоорондоо яг бодсноо хэлж чадахгүй болохоор бид нар асуудалд орчиход байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр шууд хэлэх хэрэгтэй байхгүй. Тэг заавал нэг дөрвөн мөрт уншиж шүлэг мүлэг уншиж хэлэх албагүй байхгүй. Зүгээр шууд л тий маа гэж хэлэх хэрэгтэй байхгүй. Энэ миний бодол. Апплав хаюулай. Тэр л чухал. Бодлын эрхчлөө. Тийм сая удаа ойлгомжтой байлаа. Дараагийн асуулт болохоор юу байна вэ гэхээр бид нар бол айгүй олон зүйлсийн талаар одоо ярьж байна л да. Сая бол манай өмнөх хэлтгэгчд маань бизнесийн талаар ярьж байна тийм. Би болохоор тантай юу ярих гэдэг нь гэхээр таны ярилцлагуудаас сонсож байгаа нэг юм байсан. Монголчууд тэр нэг ихтгэл бишрэлийн хямралд орчоод байна. Нэгдсэн одоо юу гэдэг нэг тодорхой ихтгэл бишрэлтэй болон ингэвд эхлээд буддизм ороод ирсэн, дараа нь юу гэдэг марксизм, ленинизм ороод ирсэн, нэгсэн бусад ихтгэл бишрэлийн тэр нэг английн философи, францын философи, энэтхэгийн философи те бүгдийг нь мэдчихэж тэр хүн чинь нэг дотроос нь одоо юм нь олж авна шүү дээ. Окей. За мөн чанар нь юм байна ч юм уу те. Энэ үнэтэй арай илүү ойрхон юм байна. Тэг ингээ харах юм бол монголчуудын яг нэгдсэн ихтгэл бишрэл байна. Би танд нэг зөвхөн сонирхолтой юм яриа л та. Юу хөрсөхгүй нэг 50 залууг дуудаад уулзаж ирсэн. 50 яг цаг үеэ төлөөсөн залуучууд. Тэгээ тэр дунд яг би байх завшаа олцсон байхгүй. Тэгээ бид хөрсөхгүйгаас асуусан. За жишээ нь англичууд бол империалистүүд байгаад байна тий. Тийм болохоор индустриализм хөгжиж ажилтнууд яг тэр философи дагсан биз дээ бас амьдрахтаа тий. Америкчууд илүү прагматистууд байдаг ч юм уу тий. Ингээ явж ирсэн чинь монголчууд яг ямар үндсэн философитой юм бэ гэж би асуусан байхгүй. Хөрсөхгүй гарч байгаа надад юу хэлсэн бэхээр Монголын нас чинь философи магс. Тэгээ би яг харин тий тэгж хэлсэн. Тэгээ би яг судлаад үзэхгүйс ерөнхийдөө хичээлж байгаа юм чи үнэн байж магадгүй шүү дээ би бас тий. Би ч одоо ерөнхийдөө хичээл хэм билээ тий. Зүгээр нэг рэпер комедийн залуу тий. Тэгээд нэтээр судлаад үзсэн чинь ерөөсөн Монголын улсад очиад чинь өөрөө дэлхийн аль сургууль түүхийн сурвалж бичиг гэж явуулдаг юм байна. Философийн сурвалж бичиг биш. Тэгэхээр философийн сурвалж бичиг гэж юу хэлдэг вэ гэхээр Никомакийн этиктэй Аристотелийн эсвэл Платогийн Репаблик одоо яг хүлээж хүрэж байгаа номнууд байна шүү дээ. Тэг ингээ харсан чи яг Монголын яг тэр үндсэн философи хаана байна? Яагаад биднэрт Монголын философи байхгүй байна те? Байх хэрэгцээ шаардлага нь бас юу юм? Тэгээ энийг бид нар яаж олж авах вэ гэдэг асуултыг танаас асуухаас өөр аргагүй болж таарч байгаа юм Монголд одоо. Харин тийм ээ. Тийм зөв ер нь одоо бид нар одоо философч гэдэг юм уу? За одоо баруун дэш гэх юм уу? За философи тэр Грек, Европ одоо юу гэдэг те нөхдүүд ингээд нэрийн жагсан шүү дээ. Тийм. Тэгтээ одоо бүгдээ өгчихсэн шүү дээ тий. За дараа нь одоо бид нар энтхэг буддизм гэж ярина. Дахиад одоо Аз за урагш байгаа хятад нөгөө арга билег хоёр нөгөө загас тийм үү? Тийм манай одоо соён бун дээр байгаа шүү дээ. Соён бархин дээр. За тэр байна. За сая Чингис гэдэг лээ нөгөө хар Чингис арих байгаа тий. За тэгэл ингээл бид нар энэ бүгдийг байна шүү дээ. Нэг тийм нэг мэдээж юм шиг ингээд яриад байгаа байхгүй юу? Тэ? Тэгэл Плато Аристотель ч гэдэг юм уу? Кант энэ төр гэл тэ. Тэгснэ хин Кунц гэсэн ч гэдэг юм уу? Эсвэл Будда нагарж унаач гэдэг юм уу? Тэ ингээд айгүй тийм нэг мэдээж бидний юм шиг, манай юм шиг ингээд яриад байна шүү дээ. Тий. Яг бид нар ингээд өөрснөөгөө ороод ирэхээр одоо сая өцөгдөр 800 жилийн өмнө нэг нөхөр байсан юм байна шүү дээ. Тэгээд тэрийг ингээл өөмөө энэ төр гэл. Тий. За миний өөл биш. Тий. За тэгээд өнөөдөр 2022 он. Тий. Тэгээд энэ хоёртны хооронд 1921 он яриад социализм тэгэл дуусаа. Тэгвэл одоо тэр нөгөө 13 дугаар зуунаас 1921 он хүртэл одоо бүхэл бүтэн 800 жил биш шүү дээ. Гэхдээ энд одоо юугаа хийж ирсэн? Тий. Тэр нэг хүн нэг зурцсан зураг байна шүү дээ. Одоо музейд
зарим зургнуудынх нь бодог хатааг байгаа шүү дээ. Тий. Тэгэл нэг чи нэг зураг зурчаар би чиний зурсан зургийг одоо шүтээд дээ шүү дээ. Тий. Тэг ингээд аяг сонин байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар энэгээр юу хэлэх гээд байна вэ? Ямар их хамаагүй, замбраагүй, зэгцгүй, дистраагүй, цаг хугацааны ойлголт нэг анахронизм гэдэг шүү дээ. Цаг хугацааны ямар ч ойлголт дараалалгүйгээр ингээд хусч шүү дээ. Тий. Тэг энэ ч л одоо бидний асуудал болчиход байгаа байхгүй юу. Нарийн ширийн философи ярихад маш хэцүү. Тий. Ер нь нарийн ширийн философи ярих юм бол бид тэр манжин үеийн л одоо тэр тэмээн жингээр ирж исэн тэр 300 жил байгаа шүү дээ. Одоо бид нар бол уул нь манжин дарлал 300 жил дарлагдсан гэж буруул яриад байгаа. Уул нь тэр чинь маш их том соёл орж ирж исэн байхгүй юу. Тэ малчин ардууд өснөөс арьс ширээгээ аваач өгөөд тэгээд тэднээс торгод урдан одоо юу байдгийг нөгөө мөсөн жихэр нөгөө хамрын тамиг тэр мэргээ одоо авна шүү дээ. Тий. Тэгээд тийм соёлын харилцаа үүссэн байсан байж шүү дээ. Маш гоё. Тий. Тэгээд тэр чинь ярихгүй шүү дээ. Одоо ярих цаг нь болцсон. Ингээд бид нар чинь ингээд яваад байхаар түүх ингээд яриад байдаг. Тэрний хажуугаар чинь ном бичээл байсан тийм түүх бидэрт хэрэгтэй байхгүй юу? Тэ хин нэгэн одоо тэ хүн ном бичээд тэр чинь бидэрт байхгүй. Тэгэхээр бид нар ерөөсөө ямар одоо философитой гэвэл ер нь тийм нэг байгальтай л их харьцсан, байглаас л их хамааралтай. Тэгээд гадны ямиг шууд худалдаж аваад хэрэгжилчдэг. Тий, яг өөрийнх шиг ингээл хэрэгжилчдэг. Тий, тэгэхээр тэр бүгдээрээ гадных. Одоо жишээл Google, Facebook энэ чинь бүгд гадных шүү дээ. Америкийн шүү дээ. Бидний юм биш шүү дээ. Тий. Уул нь бид нар өөрсдөө Google-тэй, Facebook-тэй байх хэрэгтэй шүү дээ. Тий. Тэр бид нар ийм нэг гадны хэний ч хамаагүй юмыг аваад өөрийн болгоод хэрэгжилчдэг. Яг өөрийнх шиг. Тий. Тэгээ энэ одоо энэ нэг онцлог л бидний одоо философи болов. Тий, хаанч очисон тэгээ нэг өөрийнхөө энэ хэмжээндээ бодоод тэгэл тэнд нэг болчдөг. Асуудалгүй. Японд очлоо, Япон болчихно. Америкт очлоо, хай Америк болчихно. Германд очлоо, өглөө ирцээрэл Герман болчихно. Асуудалгүй. Тий. Энэ чинь бидний нэг онцлог юм шиг байна. Тэгэхээр зүгээр яг дасан зогцох биш л дээ. Зүгээр ер нь тийм сониуччих юм уу? Тий, гадны юм гоёчих юм уу? Тий, одоо ингээл лам нарыг бид нар харж байгаа шүү дээ. Нэг айхтар шашинтай хүмүүс биш байхгүй юу? Гэхдээ тэр нэг дээлийн нөмсчүүд эрхийн зүүчээд тэгээ ном уншиж сууж байгаа айгу гоё. Тий, амар гоё. Тий, пастор болчлоо, Кристийн сүмд орчин. Бас ингэчгэн. Тэгээ пастор болчин. Айгу гоё. Тий. Тэгэхээр бидний одоо философи гэх юм бол өстой гоёын философи л их баг. Айгу гоё гэдэг л философи баг. Өө мэдхгүй. Тий. Тэгэхээр айгу тантай ярилцсан гэсэн айгу их юм бодлоо л та би ер нь. Тэг ингээ харангуйч жишээ нь ихэнх хүмүүс тэгж боддог шүү дээ. Философи бол тийм амар практикал зүйл биш ээ. Тэг энэ бол ерөөсөө бодлын зүйл юм. Тэг ингээд уншаа судлангууд сүүлд Huberman ч байд юм уу, Joe Dispenza ч байд юм уу, neuroscientist-д юу гэж хэлж байгаа нөхөрөө орчин үед cognitive science гэдэг энэ таны мэдхүүн одоо юу гэдэг нь сэтгэл судлал гэж орчуулад байдаг. Эсвэл юу гэдэг нь тарих судлал гэдэг зүйл чинь хөөе. Энэ бодол чинь хараа яг шууд биед нөлөөлдөг юм байна. Энэ бодол чинь айгүй хүчтэй юм биш үү? Яг тэр өмнө behaviorism гэдэг тэр зам байдлыг яриад байдагсан. Тэрнийхээ өмнө болохоор psychoanalysis гэдэг тэр хүний өнгөрсөн тэр хүнд одоо нөлөөлдөг гэж яриад байдагсан. Одоо орчин үед бол тренд ийшээ эргэж шээ. Тэг ингээд ингэж эргэж байгаа энэ нөхцөл байдал дээр харин философийн үнц нь би буцаад эргээд гарч ирж байгаа юм болоо гэж хараад байгаа. Яг тэр одоо бодол гэдэг нь физикал байдлаар буюу хүнд шууд нөлөөлж байна. Тийм үү? Жишээ нь одоо орчин үед эмчнэр аяг их ярьдаг байсан шүү дээ. Стрессгээ таны ходоод өвддөг гэдэг ч юм уу. Everything psychological is biological гэдэг үг шүү дээ. Сэтгцэд нөлөөлж байгаа бүх зүйл биед нөлөөлнө, биед нөлөөлж байгаа бүх зүйл сэтгцэд нөлөөлнө тийм үү? Тэгэхээр нэг бодол, сэтгэл, бие гэдэг нэг гинжи хэлхээний гол зүйл нь одоо бодол юм байна гэж авч үзээд байна тийм үү? Энийхээ үндсэнийг Монголдо бид нар яаж гаргаж ирж яаж мэдрүүлэх вэ? Жишээ нь буцаад одоо философчдын үндсэнийг, та жишээ нь одоо философчны үндсэнийг энэ чи яг практикал хэрэгцээтэй байна одоо бүр бодитоор. Мэдээж тэр оюун санааны тань мэдгүй хэрэгцээг хүмүүс хангаж байгаа байна. Тэгэхээр энэ философийн үндсэн хэрэгцээ нь бид нар философиг мэдснээрээ сурснараа суралцснараа биднэрт амьдрал дээр яг ямар бас миний түрүүний хэлснээс гадна ямар өөр ашигтай зүйлүүд байна. Эсвэл ашигтгүй бас байж болно шүү дээ. Заавал ашигтай байх албагүй шүү дээ. Утга учиртай байж болно. Тэгээ зовлон авчирч болно те. Ямар өөрчлөлт амьдралд гаргаж яана яг философи. Одоо чинь таны хувьд ямар өөрчлөлт гаргасан, хүмүүсийн хувьд ямар өөрчлөлт гаргах юм философи. Яг үнэ тий. Одоо өстой яг л
энэ асуудал руу орох ёстой л доо. За яг тэр Грек, Европ тэр философийн тийм л байгаа үст тийм үү? За буддын шашин, Күнз, за арабын шашин одоо Перс гэл тэгээд тийшээ явахаар одоо том философи ярих асуудал гарна шүү дээ тий. Зүгээр би одоо өөрийнхөө хувьд ямар маягаар философитдаг вэ гэхээр одоо миний орчин тойронд юу болоод байна вэ? Энэ нийгэмд юу болоод байна вэ? Гэт зүгээр өдөр тутмын мэдээжийн амьдралаасаа нэг дээшээ гарах. Тэгээд нэг дээрээс нь харах гэж оролдох. Тий. Тэгээд би хит их дасаад байгаа юм биш үстэй. Энэ их дасснуудаас бас чөлөөлөх хэрэгтэй. Тэг ер нь бол хүн дасснуудаа дарлуулж болохгүй. Тэр айгүй чухал. Тий. Тэндээс одоо дээшээ гарах. Би одоо заавал энэ заасан тэг ин гэсэн тэр зүвгээд байгаа, сайн гээд байгааг нь би заавал дагах албатай юу. Тэгвэл би нэг мөстөрт нэг загварт орчих гээд шүү дээ. Тэгэхээр тэр загвараас хурдхан шиг гарахыг оролдох. Хидэх дассан дотор тайвшраад тэр дотор булчин сулраад сайхан ингээд дээшээ хараад авах биш. Бушуун шиг дээшээ гарч иж молтрах. Дандаа л тийм л үйлдэлүүд хийж байгаа шүү дээ. Философийн хувьд бол тий ямар нэгэн тогтсон тэр одоо ёс гинүү, жаяг гинүү, уламжлал гинүү одоо юу байдгийг тэр бүгдээс л маш хурдан молтрах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд нэг хараад ааха тийм байх шүү. Би одоо ингэх ёстой байх шүү. Бодох ёстой, унших ёстой, өөрийгөө үргэлж хөгжүүлж явах ёстой, зогсож болохгүй. Одоо саяны тэр neuroscience, psychoanalysis одоо юу гэдэг бүгдийг нь уншиж тэн дотроос өөрийнхөө чиглэл юугаа гаргаад тэргээл одоо лекцэн дээр чиглэлдэг юм уу, ном дээр хэрэглэж тэр тэндээс дандаа мултарч явах. Тэр амар чухал даснуудаас мултрах. Тэгээ дассан дээрээсээ дарлуулж болохгүй. Тэр юм явж байгаа. Тэгээ сая их гоё юм ярьлаа да тэр psychoanalysis, neuroscience гэдэг ингээд тэгэд ер нь биш бид нар биш нэг юмыг ойлгох хэрэгтэй байхгүй. Ер нь бол одоо философи анханасаа ингээд хүнийг 3 ингээд хуваажсан байхгүй юу. Тэг ингээд 3 хуваажсан. За нэг нь бол одоо нөгөө body бие тий. Хоёрт нь болохоор ерөнхийдөө одоо бидний яриад идэг за англиар бол одоо soul гэдэг латинаар spirit гэж явчихдаг тий. Одоо грекүүд psycho гэж явчихдаг шүү дээ тийм үү. За тэрүүгээрээ бид тэр үндсэн тэр хүн. Тий, үндсэн тэр хүн. Тэр хүний одоо хүүхэд наснаас асуудал юу үдсэн, харсан, болсон, болоогүй, уйлсан, баярлсан тэр л бүгдийг тэрүүгээр л явсан нөгөө их хэл. Тий, энэ одоо маш чухал их хэл чинь шал энд баярлж байгаа шүү дээ. Тий, бид нар гадаад хэлийг бол зүгээр ингэ цээжил чинь дороо мартагч чинь. А их хэл бол нөгөө нэг ихээсээ нөгөө нэг ихэнх цээжинд байхдаа сонсоор угаад их хөл чинь үүсэж байгаа шүү дээ. Тэр бол яг эргэтэнтэй адилхан. Тий. За тэр бидний тэр нэг үндсэн нэг хүн байгаа. Тэрний цаана 3 дахь сэдв бид нар явах хэрэгтэй байхгүй юу? Одоо философич дээр байдаг. Тэр 3 дахь нь бол ер нь ерөнхийдөө хүний одоо ухаан гэсэн юм явж байгаа. Тий одоо mind гэдэг юм уу, consciousness гэдэг юм одоо юу гэдэг юм те. Тий. Тэр явж байгаа байхгүй. За тэр бол бидний одоо физик математиктаа сайн байна уу, шатар тоглодог байна уу, хэл улс сурсан байна уу, физик техник томьёо чийжилсэн байна уу, бүх бидний гаднаас ийшээгээ оруулснууд. Тий. Хамаа намаагүй ерөөсөө. Тий. За та нар одоо хэдэн насныхын одоо тий 90-ад он 2000-ад онд одоо өсөж яасан бол тэр үед нийгэм ямар байсан, ээж аав ямар байсан, 8-нд явсан уу, гадагшаа ажиллахаар явсан уу, би гэртээ үлдсэн үү, эмээтэйгээ үлдсэн үү, ах эгчтэйгээ үлдсэн үү, эсвэл айд орхиод явсан одоо юу гэдгийг тэр бүгд гаднаас орснууд байхгүй юу? Хүүхэд насны гаднаас орсоо дараа нь чи одоо мундаг сургууль сураад мундаг дипломтой болсон тэр одоо чэйжилснүүд бүх чэйжилснүүд. За тэгээд тэр бүгд чинь чиний тэр нөгөө майнд ухаан гэдэг яриад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар чинь body, spirit тэгээд mind гэсэн энэ 3 дээр л явж байгаа байхгүй. За энэ 3 чинь өөрөө аль руугаа ингэ нөлөөлөд байгаа байхгүй. Тэгээд тэр чинь нөгөө энтгэгүүд айгүй дээр үед мэдчихсэн байхгүй. Юу энэ Америк, Герман, Европ, Америк бол сүүлд үүссэн бацаанууд байхгүй юу? Энтгэх хитний хажууд. Энтгэх чимээр 2500 жилийн өмнө, 3000 жилийн өмнө, хятад бас 3000 жилийн өмнө саяны яриад байгаа 3-ыг олцсон байхгүй юу? Тэгээ тэр нөгөө нэг йога хийдэг юм уу, медитейшн, бясалгал хийдэг юм уу, тэр нөгөө тайчи хөдөлгөөнөөрөө тэр бүгд чинь нөгөө 3 биш үү? Тэрний нөгөө бадигаараа биенээсээ нөгөөх рүү нөлөөлөх гэдэг байгаа байхгүй юу? Тэд рүүгээ нөлөөлөх гэж биеийн янз бүрийн дасгалууд хийгээд байгаа байхгүй юу? Тэр ямар их юм уншиж, маш их юм уншиж, баярлаж, сэтгэл хөөрч, сэтгэлийн хөдөлгөөн болж байгаа тэр нөгөө тэр уншиж мэдлэгт хүрж байгаагаараа бас биендээ нөлөөлдөг. Тийм одоо би тэргээр эрүүлчин гэсэн юм байдаг байхгүй. Тэрнээс одоо нөгөө гэгэрлэг гэж яриад байдаг шүү дээ гэгэрсэн хүн. Тэр чинь нөгөө юм маш их уншсаар байгаад энийг маш их хөгжүүлсээр байгаад тэгэд ерөнхийдөө бие нь
тэргээ дагаад маш одоо тайван болох, сайхан болох, стрессгүй болох. Тэрс одоо зүгээр бяцлаглаа зүгээр ингээд суугаад байх бол ямар ч утгагүй. Тэгвэл тарих зогсон шүү дээ. Тий. Тэгэхээр энэ дотор үргэлж сайн юмнууд эргэлдэж явах хэрэгтэй байхгүй юу? Тэгвэл бидний тэр бүх одоо тэр сэтгэл зүйн янз бүрийн асуудал шийдэгдэж байгаа байхгүй. Айл болох энд дандаа сайн бодож байгаа хэрэгтэй. Дандаа сайхнаар бодож байгаа хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө стресс эхэлнэ. Тийм тэр стресстэй байгаа хүмүүс одоо энд нь жоохон эвгүй юм л боддог хүмүүс ууч таарад байгаа байхгүй. Тэр сайнаар л бодоод байх хэрэгтэй. Зүгээр л бодоод байх хэрэгтэй. Тэгэхгүй л асуудал байна. За ямарчсан баярлалаа. Тэгэд дахиад бас олон ярьснууд дээр үзэхээр таньс хүмүүс айгүйх зөвлөгөө авах гэдэг л да. Тэгээд таавал зөвлөгөө өгдөг шүү дээ. Тэгээд философч хүний ер нь хийдэг ажлаа зөвлөгөө өгөх бол биш те. Тийм тэр бол тэр хүний дээр асууж байгаа нөхрийн л асуудал байна. Тэгээд би таньс зүгээр юу гэж асуух гэдэг нь вэ гэхээр сая гэхдээ нөгөө нэг тэгсэн шүү дээ. Одоо яг би бол залуучуудыг зүгээр Sika гэдэг нэг компани судалгаа хийдэг компани дарга надад судалгаагаа өгсөн бас завшаалтаад. Тэгэд судалгааг нь уншсан чинь одоо манай үеийнхэн шинэ үеийнхэн гэж байгаа. Одоо нөгөө гадаадхан бол Generation Z гэл ингээл millennials гэж байгаа шүү дээ. Тэр судалгаа нэр өгсөн бэхээр шинэ үеийнхэн, шилжилтийн үеийнхэн, завсрын үеийнхэн, илүү харанхуй үеийнхэн гэж монголчуудыг судалсан. Яг нэг 15,000-аас 30,000 хүн дээр хийсэн судалгаа. Гэхдээ at least бидний өөрсдийн минь хийсэн судалгаа гадаад хүмүүс хийсэн биш. Тэгэхээр шинэ үеийн хүүхдүүд одоо би чинь 95 онд төрсөн хүүхдтэй 27-т. Шинэ үеийн хүүхдүүдийн онцлог нь юу байна вэ гэхээр бид нар бол шилжилт арай болж харж байгаа. 95-аас хойш бол ингээд шинэ үеийнхэн. Бидний үеийнхний онцлог нь юм жоохон opportunist гинэ. Одоо ашигч. Тэгсээр нь бас нөгөө жоохон либерал тий? Тэгсээр нь бас нөгөө коммунизм мэддэг. Нэгсэн нэг бид нар чинь дээрээ ах нартай шүү дээ. Яг ч ах талцсан байдаг шүү дээ би. Тэгээ хэнийг танихгүй бид нар ахыг мэдэхгүй шүү дээ. Гэтэ нэг ах байдаг шууд заяа. Ирэл агаан дүү гэж шууд ах. За энэ ах байна гэх тий. Тэгээ шууд ингээд ахтай болчих заяа. Тэгвэл би доотлох дүүнэрийг бол одоо шинэ ах нь болохгүй шүү. Би 17 хүүхдэрээр нэг сам өдөрснээр. За агаан дүү юу байна? Би бол тэхгүй. Тэр чинь дахиад нэг хүн, би хүн, тустай хүн тэр надаас илүү ч үж магадгүй. Тийм үү? Нас бол тий илүү туршлагатай л байх. Тэг ингээ харах юм бол энэ үе үеийн ингээ нэг онцлог бидний үе бол ингээ хуучин нөгөө нэг коммунист үеийнхнийхээ социалист үеийнхнийхээ нэг зовлоныг мэддэг. Тэгсэр нэг орчин үеийн хүүхдүүд за үзээд байгаа тэр Demon Slayer, anime, manga бүгдийг мэддэг те давхар. Тэр нэг гол нь хавчуулагдсан бид нар нэг юм байгаад байна тийм үү. Тэгээ миний нүдээр харахад бол яг янз янзаар харагдаж байна. Тэгэхээр танаас дүнэлтэж асуух гэсэн. Яг энэ шинэ үеийн хүүхдүүд таны нүдээр яаж харагдаж байгаа юм ер нь? Та хэрвээ ингээ томьёолох юм бол тэр хүүхдүүдийг нийтэд нь харах юм бол яаж харагдаж байна? Яг энэ үе үеийнхний энэ генерацуудын тий одоо generation гэдэг энэ чинь маш том асуудал л да. Зөвөр нь сая одоо социализм коммунизм гэлээ би бол яг социализм коммунизм төсөн. Тэгтээ шүү дээ. Монголд шүү дээ нэг ширхэг коммунист хүн байгаагүй шүү. Зүр гоё болохоор л сонирхолтой байхгүй юу? Коммунист болчихвол социалист хүн ч байгаагүй. Бид нар социализмыг байгуулаагүй шүү дээ. Сайхан сэргэлэн ч гэсэн, залилчихсан. Арчлыг залилсан шээ. Тий. Тэгэхээр бид нар бол тэр тийм байгаагүй. Бидний өвөө эмээ нэг нь ч коммунист байгаагүй. Тий, хөөх. Гандан руу явбал мөргөөд иддэг байсан. Тий. Зүгээр ер нь тэр нэг хилмигдэл лам нарыг устгасан тэр их асуудалтай шүү. Тий, лам нар залтай тэгж устгахгүй шүү. Зүгээр ер нь бол зүгээр Монголын хувьд бол нэг ийм байд юм аа. Ер нь яг тэр барууны нөгөө XYZ гэсэн генерашныг хуваагддаг шигтэй адилхан хуваахт бас хэцүү байдаг. Тий. Ер нь бол ээж аав, хүүхэд одоо дүүнэр бүгдээрээ гэр орныхонтойгоо хамтдаа л өсдөг байхгүй юу? Тий. Ерөөсөө ээж аав эмээ өвөө хамтдаа өснө. Тий. Нэг сүрхий илүү одоо тийм дуршлагтай айхтар сүрхий болгохч бас боломжгүй. Тий. Тиймээс чи бол одоо ээж авгаа бас хүмүүжүүлсэн л байгаа. Тий ээж автагаа хамт өссөн л байгаа. Тий танаа дүү юм хүүхдүүдтэй байлаагүй л чамаагаас хүмүүжүүлнэ. Тий тэр чинь чамтай хамт өссөн. Тий тэгэхээр ерөнхийдөө монголчууд ерөнхийдөө бүгдээрээ хөгшин залуугүй бүгдээрээ хамтдаа өсдөг байхгүй юу? Нас хамаагүй. Нөгөө нэг айхтар аж үйлдвэр хөгжсөн чинь нөгөө нэг амар олон зуун жил мянган жилийн түүхтэй ард түмнүүд байгаа шүү дээ. Тэн чинь бол ингээд нэг генерацууд ингээд нэг ангилах гэдэг байхгүй юу? Энэ одоо гөгшчүүд ч гэдэг юм уу? Энэ одоо залуу үеч гэдэг юм уу? Манайх ч нь болохоор нэг ээж гөгшин ч гэдэг юм уу? Энэ гөгшин төгсөн нөгөөд болчих гэдэг Facebook үтчихсэн сууж байгаа байхгүй юу? Селфичээрэл тий.
амар хөөрхөн. Тий. Тэгэхээр манай хөгшчүүд чи яг залуу үетэйгээ яг адилхан. Нэг ялгараад байхгүй. Ер нь бол аав өвөө нар бол жоохон онгор оцоонод. За ээжүүд бол эмээ нар бол шилжилтийн насандаа яваа охтууд л гэж бодох хэрэгтэй. Тий шүү. Тий. Тэгж л тий. Тэгвэл одоо амьдрал агай хайтайхан болчих واخгүй юу? Тэгэхгүй нөгөө нэг ээж аав эмээ өвгөөс нэг л их том сургамж, нэг л амьдралын гоём сонсох гээд байдаг. Нөгөө дуул чинь ингэж байдаг. Тий. Би гарчаад ирээ энэ төр гээл. Тий. Алгуул бол энэ төр тий. Тий. Тэгэл миний энэ гар утсан дээр нэг тэр апсыг тавиад өгдөөч гэх шиг тийм үү? Тэгэл тэр апсыг нөрсөн баярлаа. Тий. Тийм багхгүй юу? Одоо би нэг Facebook дээр гэл багш. Сонь хүмүүс ингээл friend request энэ явуулчихсан. Ингээ хаахаж шууд зачж байгаа юм чи. Гэсэн үг яадгийг гоё штэ. Найз бол л тоо. Тийм байгаа байхгүй. Тэгэхээр бид нөөсөө ташраараа нийтээрээ хамтдаа өсөж нэгээ хүмүүжүүлдэг байхгүй юу? Тэ сая одоо шинэ нэг философч байгаа таны байдал яаж харагдаж байна гэхээр нэг үндсэн би асуулт асууж шүү дээ. Тэгээд тэр асуултыг бол ингээд тэр зэгтэн та ингээд өөрчлөлт өгчөж шүү дээ. Тэгээд би нэг хэлбэртэй юм 4 жил хэлбэртэй гэсэн чинь бөөрх болов. Үгүй ээ чиний юм чи ийм хэлбэртэйсэн тий. Ийм хэлбэртэйсэн чи борогоор бодчихсон тий. Тэгээд тэр бол философийн бас гол зүйлсийн нэг нь байх гэж харж байгаа. Тэг ингээд харах юм бол яг хуу одоо дахиад миний бас нэг санаа зовж байгаа асуудал нь юу вэ гэхээр одоо харъя л та бид нарт сүүлийн 30 жил философи өгсөн гэж яриад байгаа. Хүмүүс бол та бол өөрөөр үздэг баг. Мөст бол одоо жишээ нь философийн танхим бол 90 онд байгуулсан тийм. Молор Эрдэнэ бол мөсийн философийн танхимд хамгийн дургүй хүн. Тэгээ би тэгээ мөсийн философийн танхимд өгсөн хүн байгаад байдаг. Айгуу тийм саркастик үйл явдал болох гэсэн юм тийм. Ингээ харах юм бол юу гэдгийг одоо бол Америкчууд ч юм уу Европчууд бол илүү ийм дорны ухаанаас судлаад байна шүү дээ. Дорн тэгээ бүгд Америк одоо баг бүхэн бяцлахж байгаа байна. Тоглоомгүй. Яг тэгэхээр бүгдээрээ тийм бяцлаглын welfare тийм wellness гэж бүгдээрээ бяцлагдаг болцсон байдаг ч юм. Ингээ харангуут монголчууд бид нар бол эхлээд тэр нэг Европын тэр нэг оюун санааны соёлыг бол соёлтой бол танилцж амжаагүй. Жишээ нь одоо Кантийн тэр нөгөө Critic of Pure Reasoning гэдгийг одоо намайг монгол уншсан байдаг ч юм байдгүй ч юм уу хэдэн ч юм байдаг тийм. Тэг ингээ хараад үзэх юм бол бид нар эхлээд тэр соёлыг үүсчээ дараа нь энэ соёл руу очих хэрэгтэй юу? Эсвэл шууд энэ соёлыг ингэж авах хэрэгтэй. Одоо шинэ Европчууд бол өөрсдөө хөсөөсөг оюун санааны хувьд айгүй өндөр хөгжснөхийн дараа окей за энэ дорны соёл чинь бас дорны биш өрний биш дорны соёл чи айгуугаа тийм бясалгадаг ч юм уу энэ хиндуизм ч юм уу даоизм гэдэг чи авах юм байх шүү гэж нэг хараад авах гэдэг шүү дээ одоо яг 21-р зуунд. Тэгэд бид нар болохоор одоо яах хэвтэй шууд хоёулынгийн зэрэг ингээ хөгжүүлээд авах хэвтэй юм уу эсвэл нэгдүгээр угаасаа европчууд дагж байгаа юм чинь бид нар шууд нөгөө mindfulness даоизмын шууд дагаад авчих хэвтэй юм уу бид нар яг хаана байгаа юм бидний философи ер нь хөгжиж яваа мó хөгжиж явахгүй байгаа мó бид нар ер нь яах хэвтэй юм тэрэн дээр. Харин тий. Тэгэд яг тий ер нь бол дорн өөр нь баруун зүүн гэдэг ингээд бас ярихаас өөр аргагүй л дээ. Би одоо сайн хэллээ шүү дээ. Тэр энтгийг хятад арабын ертөнцийн чинь хуучны тий old тий тэд нар чинь бол шинэ ахгүй юу. Тэгэхээр барууны ертөнц бол ерөнхийдөө нөгөө мэдлэг сайн би хэлээ шүү нөгөө mind тэрэн дээр их тулгуулад юм мэдээл тийм үү математик физик хим одоо юу гэдгийг биологи техник технологи инженерчлэл тэргээр бол аймаарч цадуулчих. Тийм нөгөө science шинжлэх ухаандаа бол гэтэл тэр их мэдлэг чинь яваад идэг. Нөгөө талд нөгөө human хүн гэдэг чинь алдагдчихдаг байхгүй нэг spirit тэр нь алдагдчихдаг байхгүй. Тэгтэл нөгөө нэг дорны одоо хятад энтхэг арабын ертөнц чинь тэр spirit ч айгуу чухалдаг байхгүй юу. Тэрэнгүүгээр чи мэдлэгтэй болоод хүн алднаа. Тийм. Чи оюуны хөвд spirit чинь тэр сайн сайхан чинь чамд үүсч үндсэн тэр хүн чинь чи өөрөө тэр сайн сайхнаараа дандаа бодож ёс суртахуун одоо юу гэдгийг хүнийг хайрлах хохироохгүй одоо тэр л бүгд нэг чанарууд байгаа шүү дээ шуналтахгүй хулгай хийхгүй одоо юу гэдгийг тэр үндсэн тэр хүн чинь бий болж ээж дараа нь тэр мэдлэг боловсролгоо яваа гэж байгаа байхгүй юу. Барууны нэг ертөнц чинь бол ерөөдөө тэр нэг үндсэн хүнээ шууд мэдлэг техник технологи тэргээр ингээд яачдаг дарчдаг. Тэгэхээр нэг спирит нь дотоо хомсдолтой болчихж байгаа байхгүй юу. Тэгээд тэд нар чи одоо ойлгочоод бидний энэ их хөгжлийн төвшин, энэ их техник технологи, энэ юм чинь явсаар байгаад хүнийг ер нь балж мэдх юм байна. Бид нар яагаад гэвэл тэр спирит хүнийг хайрлах хүн гэсэн тэр human being гэсэн тэр ойлголтоо хэд их мартаад явчихсан юм байна. Одоо тэрэн лүгөө очих хэрэгтэй юм байна. Тэхгүй бол болохгүй юм байна.
дээ. Одоо бид нар мэдэн ш нөгөө artificial intelligence одоо робот юу гэдэг маш их техник технологи яванда одоо cyber space энэ гэж бид нар амар мэдэн ш дээ. Тийм үү? Тэд нар бол ер нь яванда буцаад биднийг нь баллах юм биш үстэй. Ингэж их техник технологи шүтэж байгаад бид нар эндээ баллуулах юм биш үстэй. Одоо бид нар мэдэн ш дээ. Google, Wikipedia энэ төр эхлээд ямар гоё байлаа. Тий. Одоо бол дандаа компаниудын реклам болчихсон. Twitter бас гоё байсан чи одоо Twitter улс төрийн бүр том одоо зэвсэг багаж болчихлоо. Тэгэхээр энэ техник технологиг шүтээд байгаа чинь явандаа биднийг баллах биш бидтэй гэд. Ер нь миний философийн докторийн ажил тийм л юм л да. Би эхлээд физик техникийн доктор хамгаалчаад надад жоохон таалагддаг байхгүй юу. Энэ хит их мэдлэг Монголд. Тэнгуудаа би ер нь философи руу очдөг нь энэ мэдлэг ер нь ёс суртахуунтай ёс зүйтэй байхгүй бол мэдлэг хүн алах юм байна. Тий. Тэгээ би чинь тэр философи руу явж байгаа байхгүй юу. Шилтгаан нь. Тий. Ихгүй бол болохгүй. Тэгээд барууны ертөнц одоо дорно юу руу орж ирж байгаа зөв. Тий надаас жоохон 20 жилийн хоцрогдолтой л орж ирж байна. Тийм байхгүй юу. Тэгэхээр дорно тэтгэргүй спирит бол аюул жохол. Та нар явандаа энэ лөө өрөөсгөд орж байна. Бидний үндсэн хүн маань тэр сайн сайхан гэсэн тэр хүсэл зорилго маань явж явах хэрэгтэй байхгүй юу. Тэгэхгүй бол одоо бид нар харж байгаа шүү дээ тийм үү. Техник технологи ямар аймаар юм. Тэр атомын бөмбөг, пуужин, хүнийг алж хүнийг устгахын тулд ямар аймаар техник технологи компьютер чагсан юмнууд хийж шүү дээ. Тий одоо зүгээр орчин үеийн танк бол 0 компьютер. Тэгээ нэг жил суралцж ээж танкны доторх компьютерийг ажиллуулж чаддаг болно гэж байгаа байхгүй. Тэр чинь амар байгаа шүү дээ. Тэн дээр л одоо барууныхан жоох асуудалтай байгаа. Тий. Юу мураками болохоор маш философи сэдвүүд нийгмээ одоо маш орчнуудаар харж хайр найргүй хилчиж шүүмжиж хүнээс ичмээр Японд одоо байж боломгүй тэр зам чанаруудыг хичээлсэн Японы нийгмийн асуудлыг ил гарган тавьсан чухал хүмүүстэй харьцахтай ч гэсэн бас яг ийм их айхтар ийм бие гэдэг цэгэндэг хамаагүй тийм задгай сэдвээр ярих дурггүй тэг хүний асуудал руу ингэж орох хизээч орохгүй маш их бие шансан ийм алтан гэдгийг бид нар ойлгох ёстой. Тэгж ойлгохгүй учраас бид Японд хамаагүй ингэ тийм үү гаргаж мөрөн дээр нь алхах гэдэг. Хичүүс тэгээд энэ чинь шал өөр арт. Япончуудаас сурах юм маш их хэлтэй. Талдаа Японуудын нэг асуудал жоо хяналттай ёс суртахуун хүмүүжлийн тэр одоо сатбат тэгж юм төгс батлан тийм үү ингэж өөрийгөө хянаж байна гэдэг бол сэтгэл зүйн хувьд бол бас тийм ч тайван биш л дарамттай. Хүний нийгэм гэдэг бол психологийн асар их чадвартай хүмүүсийн хамтрын амьдрал болохоос ш. Психологийн чадваргүй хүмүүс бол энд тийч стаймаа орлоо. Тэмцээстэй амиа орлолч юм бол асар том одоо психологийн хэрэг тэгж байгааг дийлэхгүй гэж даруулж байгаа. Жүжигчин өөрөө хэдийн уран зохиолын салбарт литературын салбарт гарч ирж байгаа залуу шинэ үеийн маш их бас нэгэн тийм бэгдэг сайн зохиолч яг одоо өөрийн дотоод амьдралыг романаараа гаргаж ирж тийм нийгэм өнөөдөр цоошин нөхцөл байдал хурдан хөгжих гэж хурдан юмыг одоо сурч мэдэж чадах гэж одоо амжилттай байгаа төвч байгаа тийм үү хөдөлтэй болж байгаа тэр нь амьдралын хүнд даваануудыг алдаа оноонуудыг өөрийнхөө тэр олон төвүүдээр илэрхийлж ерөнхийдөө дотоод орныг баргаж танилцаж хятад хүмүүс ер нь ямар хүмүүс юм бэ гэдгийг ер нь ойролцоогоор нэг мэдгийг гэвэл энэ романыг уншихад ер нь хятад гэдэг чинь ямар хүмүүс юм бэ. Унших бүр энэ ном тийм амттай Ким Йонг Хагийн романыг зориуд энэ зохиолчийн энэ романыг орчуулсан байхад ер нь бол энэ романыг уншиж хаад философийн хамгийн том асуултыг тавьдаг. Тийм философийн хамгийн том асуулт бол хөл гэсэн сэдв байдаг. Тэгээд энэ Йонг Ха бол философийн сэдвээр романаа нэрлсэн. Шууд тэгээд би өөрөө шийднэ. Би бол яагаад ер нь би өөртөө одоо тэр өөрийнхөө одоо эрхчлөө хэлж өөрийгөө би яахаа би өөрөө яагаад шийдэж боддог. Заавал одоо хүмүүс миний өмнөөс шийдэж намайг одоо нэг эзэмшдэг юм шиг тийм одоо байж болох хизэж болохгүй. Эцсийн би бол өөрийнхөө эзэм өөрийгөө яхаагаа мэднэ гэсэн тийм. Тэр их маш их тийм одоо эрхчлөө өнөртүүлсэн философийн том салбар шүү эрхчлөө чинь. Тэр өнөртүүлсэн ийм одоо роман байсан учраас надад маш их таалагдсан. За нөгөө талаар одоо урлагийн ямар гоё юм бэ гэдгийг харсан. Урлаг бол ийм сайхан уран зураг гэдэг ямар гоё юм тэрийг ингээд хараад зөв ойлгох, сонголох хөгжим сонсоод зөв ойлгох, романууд уншаад, философийн номнууд уншаад, кино фильмүүд үзээд тэндээс ямар амьдралын тухай ойлголтууд авч тэндээс хүмүүсийн үлгэр жишээ амьдралдаа одоо хэрэглэх тэр гоё сэдвүүдийн хариултуудыг тэндээс авдаг шүү гэдгийг бид нар баг зөвлөж байгаа байхгүй юу? Тэгээд энэ одоо урлаг философиг ингээд холсон маш чадварлаг
тэгээд гоё кул ийдсэн өгүүлбэрүүд нь багц. Тийм үү? Ерөөсө тодорхой тийм чадварлаг урмаа. За баярлалаа. Таньс дахиад нэг асуух гэдэг юм. Би айгуу тийм сэтгэл хөдлөл айгуу багтаа хүн. Надад зөвхөн нэг сэтгэл хөдлөл байдаг нь хаяа ууралчих гэдэг юм. Зөв шүү дээ. Яг утгаараа. Надад ч уйлдгүй, гомддгүй, хүнд гомддгүй. Тэр мөр бол ямар ч хэрэгцээгүй гэж бодож байгаа. Яг тэгэхээр мэдгүй тэр тарих судал, сэтгэл судал, философи судалснаас болдог юм уу илүү тэр нэг юм conscious тий одоо юу гэдэг илүү тийм ухамсарт үйлдэл гаргахыг хичээгээд байна шүү дээ. Ингээ харангуут та одоо чинь насаар ингээ философтод ингээ явцсан үү танд хэр байдаг юм. Дээрээс нь би зүгээр таны асуух гэдэг юм хоёр төрлийн юм байна. Таны ярьж байгаа юм эхнийхэн зүгээр та өөрөө Монголд ингээд амьдраад айгүйх frustration буюу тийм их одоо сэтгэлээр унаад те зөвхрөөч юм уу Монголын муу мухайг мэдрээд тэрийгэ project хийж гаргаад байна уу? Эсвэл хоёр дахь нь зүгээр та яг оюун сан дотор бүгдийг томьёолж бодоод за ингээд ийм асуудалд байгаа юм байна. Тэгэхээр миний шийдэл бол ийм байна гэд objective зүйл юм уу таны энэ хэлээд байгаа дүгнэлтүүд ч эсвэл subjective дүгнэлт юм уу гэж асуух гэдэг. Гэхдээ яг ер нь бол сэтгэлээр унах тийм үү одоо уур хүрэх ч юм уу тэр бүгд чинь байх ёстой. Тийм хүний одоо эмоционал, emotion тийм үү эморох ёстой. Та нар сайн эморох ёстой. Эмо болох ёстой. Нэг их аз жаргалтай байгаад хэрэггүй. Тэгвэл юу ч хийхгүй. Би аз жаргал би жаргалтай байх амар дургу. Тэг бодоод залхуураад ажиллаа хийхгүй шүү дээ. Тиймээс янз бүрийн тийм одоо би түрүү хэлжсэн шүү тийм үү. Өөдөөс одоо салхи салхилж ивэл би чи хөдөлгөөнтэй л байна шүү дээ. Тий салхи зогсчихвол би чинь тэгээд сонирн болчих шүү дээ. Тий. Тэгээд тэрнтэй л адилхан байхгүй юу. Нийгэм бол яах вэ? Ингээл явна шүү дээ. Тий хүн бол ийм л байдаг. 100 жил 1000 жилийн өмнө хүн ийм л байсан. Нэг өөрчлөгдөөгүй. 1000 жилийн өмнө ханаа төрж исэн үү? Хөржил байсан. Тийм үү? Илэгний ягаал одоо шарлж байсан үү? 1000 жилийн өмнө шарлж л байсан. Өнөөдөр ямар ч ялгаа байхгүй. Ханаадаа хөржил байгаа. Зүгээр яг зүгээр эм техник технологи өвчтний орны хажууталд нэг л их компьютер тавиад байгаа болохоос өвчтний өвчин бол 1000 жил өмнө байж л байсан. Тэгэхээр хүн бол хүнийг бол нэг их тэгж нэг сүрхий айхтар гэж expectationтэй байж болохгүй байхгүй юу. Тэг ерөн залуучууд бол амьдралаас хитрхи их юм хүлээж бас болохгүй. Би хэлээд байгаа шүү дээ. Ер нь амьдралаас хүлээгээд байх нь их байхгүй. Тий. Ер нь өөрийгөө бол нэг төслөл гэж бодох хэрэгтэй байхгүй юу. Тий. Тэгэл өөрийнхөө төсөл дээр би ажиллаж байгаа. Тий. Төсөл маань яг жоохон урагшлахгүй байна. Тий. За заримдаа төсөл зогсож болно. Тий. Жоохон завсралдаг ч юм уу. Тэгжил дандаа явна. Тий. Ер нь бол тэгэл одоо яг ер нь тэгэл өөрийгөө аваад явах, өөрөө ганцаараа байгаад өөрийнхөө өөртөө ажиллаад ингээд явах тийм боломж одоо ихсчлээ шүү дээ. Тэр одоо нэг ганцхан айл болдгоо энэ чинь хоцрогдсон шүү дээ. Ганцаараа л байх гэдэг шүү дээ одоо бүр. Тий. Гэхдээ ганцаараа байхдаа интернет гар утсаа унтрах хэрэгтэй. Тэгвэл яг жинхэнэ ганцаараа байх. Ганцаараа байхдаа хамаг юм насалттай байх юм бол ямар ганцаараа гэх юм. Тий. Тэгэхээр тэр бас аягүй чухал. Ер нь ганцаараа л байж бүх юм унтраагаал ажиллаж л сурах хэрэгтэй. Тэрээс надад бол сэтгэлээр унах юм байж л байна. Жохон байж байгаа л инээгээд эхэлнэ шүү дээ, тий. Ямар өглөөнөөс орой хүртэл сэтгэлээр унтсан байхгүй шүү дээ. Эсвэл одоо өглөөнөөс орой хүртэл баярлаа л ахгүй шүү дээ. Тэр хүний сэтгэл зүйчин бас жохон ингэ шүү дээ. Тий? Баярлан, уурлан, тий? Одоо нэг цоошин гар утсан гэдээ бэлгэлэхээр бөөн баярл байдаг шүү дээ. Тий? Тэгэл одоо сүүлийн үеийн гар утс. Тэгэл байж байгаа л тэрнтэй ингээл айгүй баярлчихсан байж ятал нэг интернет ороод харж ирсэн чинь дараагийн вершн одоо инээгээд дараагийнх нь гараад ирчих шүү дээ. Тэгээд дөрөв чинь нөгөө баярлж ирсэн устчих шүү дээ. Өө заа. Тэмчээс тэр одоо материаллог эд зүйлээс хамааралтай аз жаргалтай байх бол нэг удаан үргэлжлэхгүй. Тийм яг бол дараагийнх одоо ингээл бид байж шүү дээ. Одоо нэг ланд гэдэг нэг амар машин дараагийнх нь гараад ирчихдэг. Нэг нь аваад айтайхан байж дараагийнх нь гараад ирчихдэг. Тэр ч юусоо тэгээд бүр тэрнээс хойш тэрний араас илтсэн илтэлт болж байгаа байхгүй юу. Тийм. Зүгээр ер нь бол дотроо л хүн баярлаж дотроо л сэтгэлийн тэр аз жаргал дотроо л баярлаж тэрэндээ л тайван сэтгэл ханамжтай явах чухал байхгүй юу. Материалын зүйлээс хамааралтай болчихоор ч асуудал үүсээд байгаа байхгүй юу. Гэхдээ нэг учир зүггүй одоо нэг амар амгалан дотроо нэг л ингэсэн юм бол бас биш. Янз бүр байна.
тэрийг тоох хэрэггүй. Тий, хүний сэтгэл чинь, хүний тарих чинь тэр чигээр онцсох шүү дээ. Яагаад шүн зүүдлээд байгаа юм бүү мэд. Хин тэр зүүдийг зохиогоод байгаа найруулагч нь хэн юм бүү мэд. Хэцүү. Энийг мэдхэд аюу хэцүү. Хүмүүс ингээл өөрийгөө танийг гэлдэгдэг. Гүн чи өөрийгөө таньж болохгүй шүү. Чи жоохон болгоомжтой байгаа гэдэг. Чи өөрийгөө хамаагүй таньчих юм бол сэтгэлээр унаа шүү. Өөрийгөө олон энтер гэлдэгдээ. Чи хаанаас хаагур байгаа ширэн дор байна уу? Чи өөрийгөө олсон уу тий. Тиймэрхүү юмнууд бол нэг чухал биш. Тий. Зүгээр л амьдралыг сайхан хараад ойлгоод ерөнхийн нэг логикийг мэдэж аваад ингэдэм юм байна, тийм байна болж байна. Тэгэл явах штеп. Стресс бол сайн. Дандаа стрессдэх хэрэгтэй. Стресс биднийг урагшлуулна шүү дээ. Стресс явсараа депресс болчих болохгүй. Бүр нөгөөх нь те нөгөө патологийн шинжтэй, өвчний шинжтэй болчих болохгүй. Стресс бол дандаа байна. Би бол өглөө босоод өөрийгөө стресстүүлдэг шүү дээ. Зорид. Тэгэхээр ч аюух ажил хийдэг байхгүй. За, ерөнхийдөө хоёлаа ерөнхийдөө дуусах юм байна. Одоо болсон. Цаг болсон. Цаг яаж байна? Okay, that's cool. Энэ хүмүүсээс асуулт асуух уу? Тийм. Асуултууд байвал. Тэгээд Та нарыг асуулт байна уу? Байвал микрофон асуулт асууж болно шүү. Тий. Яг нэг уулзсных те. Тий. Олон дахин уулзахгүй шүү дээ тий. Тэнд бас энд бас асуу гэдсэн тий. 1 2 энд бас дөрүлээ гараа өргөчих шиг болсон. Асуу. чанга орилоод хэлхийг бас сонсон шүү дээ. Босоод хэлчих юм бол. Хаад энэ бол асуултууд байвал асуугаад явчих шүү. Асуулт бол юу ч асууж болно. Хамгийн гол нь нөгөө нэг би хариулах уу хариулахгүй юу гэдэг чинь миний одоо миний шийдэл. Би нөгөө нэг хамгийн ихний хэсэг дээр нэг асуумаар санагдсан байхгүй юу? Одоо нэг үзэл бодлоо шууд илэрхийлж болно гэсэн шүү дээ. Шууд санаанд юу орж ирдیں тэрийг шууд хэлчих. Ямар ч асуудалгүйгээд ер нь бол миний тайп өөр нэг жоохон тийм хүн байхгүй юу? Ер нь бол юу бодож जैन тэрнийга баг ямар ч фильтргүй шууд хэлчихдэг. Тэнгүүд ер нь тэрнээсээ болж буруу тохиол их нэлээх гараад идэг байхгүй юу? Тэгэхээр жоохон зөрчилтэй байна л да. Би өөрийгөө зөв гэж бодоод ингээд явж ирсэн. Яг та ч гэсэндээ зөв гэж хэлсэн л дээ. Гэхдээ нөгөө талдаа эсэргээрээ хүмүүст ингээд одоо юу гэж ярьд юм блэ нөгөө сэтгэлд нь юм хийчдэг гэдэг шүү дээ. Тэр хүн гомд чинь надад шууд хэлснээс болж эсвэл би өөрөө бурууд чинь ингээд нэг тиймэрхүү кейсүүд гараад нэлээ олон гараад идэв. Тэгэхээр энэ дээр яг яах ёстой юм болоо? Яг үзэл бодлоо бол би шууд хэлдэг. Ерөөс ямар ч тохиолдолд ямар ч фильтргүй аманд бодолд юу орж ийн аманд юу орж ийн шууд ингээд явчихдаг байхгүй юу? Гэхдээ эндээсээ гарч байгаа сөрөг үр дагаврыг би яаж ингэж давчруулах ёстой юм болоо? Яаж гарч ирэх ёстой юм болоо гэдгийг л тодруулмаар ирсэн. Баярлалаа. Та бол хариулчих байдаг тий. Тэгвэл яг зүгээр тийм бол дандаа болно. Тий. Тэр зүгээр шүү. Тэгэл яриад хэлээд яваад байх тий. Зүгээр яг ер нь бол тухайн нөхцөл байдал мэдээж хүн тааруулна шүү дээ. Тийм ээ. Учир зүггүй нэг хэлээд шууд би бодсноо хэлж яах гэж болохгүй шүү. Тийм ээ. Хүн ингээд би энэ муудаад баргалж удаа өхлийн орон дээр явчих хат тань царай яасан муудчих вэ? Удахгүй болчихчтэй та гэж хэлэхгүй шүү дээ бид нар. Ямар нэг байдлаар те зүхий гайгүй сайхан байна шүү дээ. Тий. Гэл ингэж шүү дээ. Тэр чинь бол асуудалгүй байхгүй юу? Зүгээр яг амьдрал дотор янз бүрийн хүмүүстэй үеийнхэнтэй янз бүрийн найз нөхөдтэйгөө ямарваа нэгэн сэдвээр ярьж яхад тэгэл өөрийнхөө санааг хэлэх бол бараг үндсэн хуулиар одоо хамгаалагдаж байгаа шүү дээ, тий? Үнийг үзэл бодол үзснаа шашин шүдэх тэр үгэд бол одоо бараг хуулиар хамгаалагдаж шүү дээ, тий? Тэр ямар ч асуудалгүй, тий? Мэдээж цаана нэг үнэн гэдэг асуудал гараад ирнэ. Тэг үнэн чи өөрөө их явдалтай. Философи бол ер нь үннийг ярихад маш их төвөгтэй байдаг. Тий. Хайр маяр ярих бүр байхгүй шүү дээ. Бид нар бол хайрын талаар юу ч хэлдэггүй шүү дээ. Яг ч ган тэргээр хэлдэг шүү дээ. Тий. За чи тэнд асах шээсэ тий. Микрофон голчих шиг боллоо тий. Тэнд байна уу? Микрофон өгч. За би асуулт асуух гэдэг байна. Би асуулт асуух гэдэг. За. Яг философч гэж хэн бэ гэдэг асуултанд хариулах хоёр өөр үнцэг байх шиг санагдаад байна. Нэг нь болохоор хүн болгон өөрсдөө философч. Тэгэх юм бол одоо жишээлх юм бол хоёр ялалных нь энэ тайтл дээр байгаа философч гэдэг үг болоод байгаа байхгүй. Тэнгүүт нөгөө талаараа олонгууд ингээд энд байгаа хүмүүс зарим талаар юу гэж ойлгоод байгаа гэхээр
философч гэдэг хэнгүүт за ямар нэгэн байдлаар философоор сурсан байх юм бол философч юм байна. Аль эсвэл юу гэдэг ингээд лаг гадаадын ч юм уу эсвэл ямар нэгэн онлайн нэр томьёонууд ихээр ашиглаж ярьдаг. Тэ ингээд ийм гой юм ярьдаг хүнийг философч гэдэг юм байна ч юм уу. Ингээд амар олон янзаар ойлгох үнцэг байгаад байгаа байхгүй. Тэгвэл та хоёрын хувьд философч гэж яг хин юм бэ гэдгийг нэг нэгээр хариулаад өгөхгүй үзэж байгаа. За философч гэвэл хүн болгон философч бол биш ээ. Тэгэхгүй бол яах гэж мэрэгжил нь байх юм. Хүн болгон философч байх юм бол мэрэгжил шууд байхгүй шууд бүгдийн философч гэж хүн гэж нэрлэхгүй философч гэж нэрлэдэг шүү дээ. Тэгээ философч гэдэг юу мэрэгжил байхгүй болч байх хэрэггүй болчих чинь яг тэр мэрэгжилтэй. Тэгээ харах юм бол Малрын Тунгаа яриан дундаас би үзчихсэн айгүй олон юм дээр миний зүгээр санаа хэлдэг юм нь юу гэхээр хүн болгон би өөрийн философитой гэж ярьдаг тэр нэг асуудал. Би өөрийн философитой тий. Тэгээ Малрын Тунгаа нэг ярьсаг дээр хэлжсэн. Юу гэдэг одоо Ньютон ярч байна уу тий квант физик ч байна уу тий минийхаар бол юм байна гэж юм бол байхгүй тийм үү. Минийхаар бол квант физик юм байна гэж байхгүй. Би зүгээр Малрын Тунгааг энэ дээр бол мимик хийж байгаа шүү. Энэ дээр зүгээр би юу гэж хэлмээр өнөхөр философийн би нэг группт орсон юм. Хүн болгонд ингээд философтаас өртөсөттэй асуугаад байна. Бурхны оршихуй маршуу гэж байдгүй лээ. Тэр мэрийг бол тэр чин дээр үед тэр дундад зууны теологдоо судлаад, дуусгаад, тэрийг хаагаад, номоо хаагаад тэ окей за энийг хаагаад хэдүүлээ нэг дуусгач. Энийг яриха болчих. Тэгэд одоо зарим хүүхдүүд юу гэдэг вэхээр эренгүүтэл бурхны оршихуй гэж байдгүй, бурхан гэж байдаг гэхээр гүчээхлээр теологоо судлах хэрэгтэй тийм. Тэр чинь яг мэрэгжлийн юмнууд байгаа. Тэгэхээр эхний асуулт нь хүн болгон философитой, хүн болгон философт гэдэг юм а болох хэрэгтэй. Тэр бол худлаа шүү. Тийм ерөөсөй байхгүй юм чинь яг мэрэгжлийн тусдаа хүмүүлэх ухааны салбар тэр ухааны салбараар нь Германы нэг сургууль одоо чинь Малрын Тунгаач юм уу. Окей за энэ хүн доктор болоход тий хангалттай байна гэж Герман нэгсэн доо энэ хүнийг өгцөн байна тийм үү. Тэгээ зүгээр дурын нэг нөхөр шууд очингууд окей би философитой би очиод наа чинь философийн доктор болъё гэдэг ингээд яваад очингууд чинь боломжгүй шүү дээ. Тэгэхээр тэр чинь мэдлэгийн шалгуур гэж байгаа мэдлэг гэдэг юм чинь. Философи гэдэг юм чинь өөрөө логиктэй байх хэрэгтэй, мэдлэгийн шалгууртай байх хэрэгтэй. Юу гэдэг юм. Би бол чинь өөрөө философийн доктор болж чадна гэж хэлэхгүй. Би бол философийн сонирхогч хүн шүү. Зүгээр философи сонирхдаг хүн би. Бага хэмжээгээр сонирхдаг. Миний ажил бол яг философч хүн гэж суугаад байна тий. Тэгээ философч хүн гэж ямар хүн байдгийг бэ гэдэг би зүгээр юу гэж ойлгоод байна вэхээр хүний сэтгэлгээний суурийг өөрчилж өгдөг хүн гэж би хараад. Сэтгэлгээний суурь хүн болгон сэтгэлгээний суурь байгаа. Яг тодорхой нэг суурь. Нэг юмд итгэдэг. Яг бид нар эцэг Малрын Тунгаа сая хэллээ арай худлагаас итгэжсэн юм шиг байна тий. Манай эмээ өвнөр бол одоо коммунизм байгуулна гэдэгт итгэдэг байсан гэж би бол боддог байсан байхгүй багтаа тий. Жишээ нь. Тэгэхээр тэр нэг мэдлэгийн суурийг өөрчилдөг, хүний тэр сэтгэлгээгийг илүү эмх цэгцтэй болгодог, логиктэй болгодог, ямиг асуудаг болгодог хүнийг философч хүн гэх байх гэж би бол хөвдөө үзэж байгаа. Гэтэ энэний ард тийм credential байх хэрэгтэй. Credential буюу ийм шалгуураар энэ хүн философч болно гэдэг юм байгаа. Тэр нь хүн болгон бол философч байж чадахгүй, хүн болгон бас философч чадахгүй л гэж хэлмээр. За яг зүгээр философи ингээд ярихаар за яг эднэрүүд яг гүн ухаан, мэрэгэн ухаан, цэцэн ухаан гэдээ монголоор орчуулаад явчихдаг. Тэр нь бас болоод байгаа. Тий, ер нь бас нэг амьдралын талаар нэг цэцэн үг хэлэх, нэг цэцэрхэх. Тэгээ за мэрэгэн үг гэдэг нь одоо нэг оноод хэлчих. Тийм үү? Яг тэр юмыг оноод хэлчих. Тэр чинь айгүй чухал шүү дээ, тий. За гүн ухаан гэхээр бас нэг жоох ингээд нэг гүнлүүгээ нэг бодоод нэг хэлчих. Тэгээ энэ бол яг өдөр тутмын амьдралд болтгол юм. Яг тэр хэмжээндээ бид нар бас нэг бяцхан философч л байгаа байхгүй юу? Тий. За яг сураад мэрэгжлийн диплом аваад бас философтож болно. Тий. За их сургууль нэг профессор гэдэг нэг оюутнуудад нэг лекц уншаад тэнцээ нэг жоохон ном зам сэтгүүл дээр юм бичээд нэг хитэн философийн багш нар хоорондоо нэг магталцаад тийм үү? Тэгээ тэр үхэн тэндээ нэг цус орчихсан хитэн нөхдүүд тэнхэм дотор өдөөдөөс хараа суучихсан хөөрхөн бас байж болно. За над чиг ингээд шууд нийгэм рүү гарч ирээд одоо нэг public intellectual гэдэг чинь шууд ингээд олон нийтэд ингээд харьцаа явчихдаг. Тий, би бол яг тийм философчд байдаг шүү дээ, тий. Дэлхий дээр тий. Тийм учраас би бол ерөнхийдөө олон нийтэд харьцдаг тийм философч. За яг зөв ер нь бол одоо бид нар мэдэн шүү дээ. Шүдэ ахуулаад янз бүрийн юм ингээд болоход зарим ингээд нэг тааруухан шүд авдаг эмч байна ч гэдэг юм уу. Тэгээ өөр сайн шүдний эмч рүү явдаг ч юм уу, тий. Тэрнтэй адилхан одоо бас философи сурсан гэдэг. Философийн одоо дипломтойг гэсэн нэрээ философч бас биш. Муу шүдний эмчтэй адилхан муу философч одоо дэлхийгээр дүүрэн шүү дээ. Тий. Тэгэхээр тэрийг бас мартаж болохгүй. Тий. Зөвхөн ер нь бол яг нэг гурван том асуудал дээр л яг энэ философчд ажиллаад байгаа шүү дээ. Яг философч гэхээр нэг гурван асуудал дээр л ажилладаг байхгүй. Нэг нь болохоор нэг логик, тий? Нэг гаргалгаа, зөв гаргалгаа гаргах бодсоор угаад нэг танин мэдхгүй юм яваад байгаа. За тэрүүгээр нэлээд гүн ажилддаг юм. Юуг мэдлэг гэх үг гэдэл
Бөө юм болно. Чиний одоо санаа чинь мэдлэг биш ээ, баталгаа байхгүй энэ төр гэд. За нөгөөх нь болохоор нэг гооцсон сэдв байдгийг. Юу гоё их үү? Юм гоё байх, өнгө зөгцөх, тийм үү? Янз бүрийн өнгө зөгцсөн байх, хэлбэр дүрс, тэгших юм, симметр, тийм үү? Тэр бүгд ингээд хүн хараад амар гоо таашаал авах. Тэгээ мэдрэмж хөдлөх. Тийм үү? Сэтгэл бүр ингээд нэг сайхан болох. Ямар гоё зураг вэ? Ямар гоё дүрс вэ? Ямар гоё дизайн вэ гэл тэ. Тэр чинь философи асар том салбар тэ. Тий. За гуравт нь болохоор ёс суртахууны салбар. Тий. Тэр нь болохоор ёс зүй, ёс суртахуун. Тэгээ нэг зүг байх. Нэг хүн хохироочихгүй. Миний хийж байгаа цаана хүн хохироочих юм биш үстэй. Тэр нэг консеквенц, үр дагавраа дандаа тооцоолж аливаа хийх, шийдэх, сонгох. Тийм үү? Тэр нэг ёс суртахууны хувьд айгүй зөв байх гэсэн хүн цадаа болохгүй. Нийгэмд яаж игээд нэг өөрийгөө айтахан нэг аваад явчих. Нэг бүдүүлэг биш. Тэ нэг орк биш. Тий. Тэр л ахгүй юу. Тэгэл эдрийг л бид нар ямар нэг байдлаар л нэг бол бүр гүн болтлон судлаж ном бичнэ. Өгөө бол амьдралын төвшөнд, нийгмийн төвшөнд ярилцаад, хуваалцаад, ойлголцоод тэгээ цаашаа явчихна. Тий. Тий. Тэрийг л бид нар философи гэж байгаа шүү. Тэрсээс найхтар нэг хэцүү юу руу орно гэвэл бүр мэрэгжлийн төвшөнд орох юм бол одоо яах вэ гэлээ тий. Амьдралаас нь жоох холдоо явчихна. Тий. Тэгээ бүр тэгээ тэрэндээ хөөрөөд онгороод амар ном зам бичээл сэтгэл мэтгүүлд өгөөд шагал магал аваад профессор ч гэж одоо яаж гаач профессор болчих тий. Тэгээ явбал болно. За би бол тэрэнд дургу. Тий. Надад бол одоо төр мөрөөс шагал магал ирэхгүй баг. Займарчсан бүгдэнд баярлалаа. Тэгээд тийм саяны хэлж байгаа юм дээр би философийн диплом авсан хүн философч гэж бас хэлж байгаа юм биш. Миний найзууд донд ч гэсэндээ зүгээр өөрсдөө судлаад уншаад айгүй тийм философи сэтгэлгээтэй хүмүүс байдаг. Айгүй сониуч. Тэ айгүй сайн тийм одоо critical thinking сайтай хүмүүс ч гэсэн бас байдаг. Тэгэхээр энэгээр юу гэж хэлж юм хэр зарим хүн бол философид чаддаггүй тий. Ягаад ч юм зарим хүн ягаад ч юм сургуулийн сураагүй байж чадаад байдаг ч юм шиг тий. Айгу тийм эргэлзээтэй юм зөндөө байна. Тэгээд ямар ч байсан модер эрдэнэгаатай ингээд ярих боломжийг олгосон анридийнхандаа баярлалаа тий. Айгу гоё яриа болсон байх гэж би бас хувьдаа найдаж байна. Айгу гоё боллоо. Миний тарих бол сүүлдээ ингээд их ажилласаар гоод одоо ядарч байна. Одоо философич зүгээр юм энгийн юм ярмаар байна хүнтэй буугаад. Тэгээ юу байна тий? Чамар юу байна гэх тий. Тийм л баймаар байна. Тэгээд ямар ч байсан ирсэн хүмүүстэй баярлалаа. Модер эрдэнэ доктор байлаа. Thank you guys.